Hi everyone, сайн байцгаана уу? За 14 хоногийн англи хэлээ сайжруулах challenge-ийн 11 дахь өдөр болж байна. Day 11. Okay, so today we're going to talk about grammar. Дүрмийн тухай ярих болно. Англи хэлний сурах хамгийн дургүй зүйл нь дүрм байж магадгүй. Эсвэл зарим хүмүүс дүрм хамгийн амархан хэсэг нь байж магадгүй, тийм ээ? Тэгээ зарим хүмүүс болохоор ерөөсөө дүрмээ одоорт ойлгохгүй хүмүүс бас байдаг, тийм ээ? За тэгэхээр энэ бичлэг дээр би ер нь бол дүрм сурахад яаж сурах уу, яаж дадлага хийх үү гэдэг талаар яриад тэгээ чаленжад танилцуулах болно. Окей? За шууд эхлэе. За миний эхний зөвлөгөө бол та аль ч төвшин байсан хамаагүй заавал нэг сайн дүрмийн номтой байх хэрэгтэй. За тэгэхээр сургалтанд сууж байгаа бол сургалтын төвчин цаанаасаа ном санаа тулгаж магадгүй. Би даад сурж байгаа бол та зөвхөн номын дэлгүүр ороод тэгээд сонголтууд маш их байгаа. Надад таалагддаг миний зөвлөх нэг ном гэвэл English for Everyone гэдэг энэ цуврал ном надад их таалагддаг. За тэгээд энэ ном маань интерномд заагддаг. Тэгээд өөр бусад том номын дэлгүүрүүдэд заагддаг байгаа. Энэ зургийг би интерномын вебсайтаас авсан байгаа. Тэгэхээр энэс нэг хэдэн ном нь дууссан байх шиг байна. Гэхдээ дандаа байнга шинээр хэвлэгдэх байх гэж бодож байна. За тэгэхээр энэ ном маань бүх насны хүмүүст таарсан. Тэгээд анхан шат 1 2 тэгээд дунд шат агсан дунд шат гэсэн 4 шатны номнууд байгаа. За энэс гадна зүгээр монголоор тийм ээ ингээд бүх дүрмүүдийг тайлбарласан номууд бас байдаг. За та гэртээ тийм дүрмийн ном аваад тавьчих. Өдөр болгон хэрэглэхгүй ч гэсэн ирээдүйд ингээд буцаж очиод өөрийгөө шалгах ч юм уу эсвэл давтах хэрэгтэй байвал ном байж хахад бол илүүдэхгүй. За хоёр дахь зөвлөгөө маань болохоор нэг сэдв дээр ингээд яаралгүй ингээд сайн цаг зарцуулаарай. Take your time with one topic. Өөр бусад одоо юунуудтайгаа дүрмүүдтэйгээ холихгүйгээр зөвхөн яг тэр сурж байгаа дүрмэн дээрээ фокус болоод тэн дээр ингээд сайн цаг гаргаад ажиллаарай. Окей? За дараагийн зөвлөгөө нь болохоор practice, дадлага хийх. За сурагчид маань ямар алдаа гаргадаг вэ гэхээр бичлэгтэй хичээлээ үзчихэд эсвэл сургалтанд яваад танхимыг сургалтанд суугаад багшигаа сонсоод тийм ээ хичээлээ үзэж байхдаа энэ дүрмээ ингээ ойлгочдөг тийм ээ тэгээд хичээлээ үзэж байхдаа багштайгаа хам дасгал хийж байхдаа ч юм ингээд дүрмээ ойлгоод за ойлголоо гэд тэгэл хайчдаг. Өөрөө би дааж хэдэн цагийн дараа ч юм уу дасгалууд ерөөсөө хийдэггүй. Ингээд дүрмийн хичээлийг үзээд ойлгох нь нэг таны зүгээр сурж байгаа процессыг чинь зүгээр л зөвхөн хагасна. Нөгөө хагас нь болохоор та өөрөө сайн дадлаг хийж байж 100% тэр сурж байгаа топикоо бүтэн ойлгоно. Эсвэл 10 жилээс англи хэл сурсан сурагчид маань их сургуулиас сурсан сурагчид маань ингээд дүрм үзэж явцсан байдаг тийм ээ. Тэнгуут одоо ингээд дүрмийн хичээл үзэн гот ингээд цаанаасаа үзмээргүй санагдаад за яа тийм юм зааж л хийдэг ингээл орхичдаг. Эсвэл би наад дүрмийн чинь зөндөө үзчихсэн би нэг ингээд үзэх шаардлагагүй. Үгүй хичээлээ дахин сайн үз давтаж үз. Тэгээд хэрвээ та өөртөө тийм ихтэй байгаа бол би энэ дүрмийг мэднэ надад би дахиж өөрөө ингээд практис хийх шаардлагагүй гэх юм бол яг хөтэ зүгээр тэгвэл 10 дасгал хийчих. Тэр 10 дасгал дээр та ганц жалдахгүй 100 авсан уу? Окей, сайн байна. Тэгвэл дараагийн өөр дүрм үз. Окей. Гэхдээ зүгээр шууд сэдвийг харчаад эсвэл хичээлийн нэг хэсгийг үзчихэд энийг би мэднэ хаа гэд хаях биш. Жинхнээсээ өөрийгөө шалгаад би жинхнээсээ мэдэж гинүү мэдэхгүй байна уу гэд дасгал хий. Practice, okay? Тэгэхээр practice бол хамгийн чухал хэсэг байгаа шүү. Okay? За дараагийн зөвлөгөө маань болохоор write your own sentences. Өөрөө өгүүлбэр зохиож бичих. Дасгал хийхдээ бид нэг ихэнхдээ дасгалын номноос ингээд exercise-ууд олж хийдэг тийм ээ. Эсвэл багшийн өгч байгаа exercise-уудыг. Гэхдээ тэр exercise дасгалууд бол хэрэгтэй. Та яагаад гэвэл өөрийнхөө энэ дүрмийг сурсан байна уугүй юу гэдгийг шалгаж байгаа. Гэхдээ өгж байгаа жишээнүүд нь тийм ээ жишээ дасгалууд нь яг тэр өгүүлбэрүүдийг бид нар жинхэнэ амьдрал дээр хэрэглэхгүй байж магадгүй. Яг хөө тэр дүрмээ ойлгосон байна уугүй юу гэж өөрийгөө шалгаж дасгалуудаа хийх нь сайн. Гэхдээ та тэр дүрмийг ашиглаад тийм ээ тэр өгүүлбэрийн бүтцийг ашиглаад та өөрийн өдөр тутмынхаа амьдралд хэрхэн хэрэглэх вэ? Тийм ээ. Тэгэхээр та сурсан зүйлээ өөрийнхөө өдөр тутмын амьдралд яаж хийж оруулах хэрэгтэй. Тийм учраас та
write your own sentence. Өөрөө өгүүлбэр зохиож бичнэ. За жишээ болгож харуулъя. За present perfect progressive. Одоо төгс үргэлжлэж байгаа цаг ийм нэг дасгал өгсөн байлаа гэж бодъё. Би нэг шууд Google-с хайгаад олсон нэг дасгал байгаа. За энэнийг өгүүлсэн өгүүлбэр байгаа, тийм ээ. Тэгэхээр Carl to the teacher for the last 10 minutes. За pause хийгээд энийг хийгээд in present perfect progressive баг шүү. Okay. Тэгэхээр хариулт нь Carl hasn't been listening to the teacher for the last 10 minutes. Okay, ингээд дасгалаа хийчлээ. Та өөрийгөө шалгачлаа. Зөв авсан уу үгүй юу? Okay. Энэ өгүүлбэрийн бүтцийг ашиглаад та өөрөө өгүүлбэр зохиож бичнэ. Тэгэхээр Carl гэдгийгээс солиод I болгоод би эсвэл he, she, my friend, my father хин ч гэж болно тийм ээ. Юу ч гэсэн эзэн биеийн солино. За тэгээд үйл үгийн солиё. Okay? Studying болох чи. Гэтэ энэ чинь I гэд эзэн биеийн солигдсон чинь мэдээж энэ туслах үйл үгээ солино тийм ээ. I haven't been studying. За тэгээд юу сураагүй? English. Тэгээд for the last 10 minutes гэдэг for the last few weeks. Тэр сүүлийн хэдэн 7 хоног би англи хэлээр өсөө татаагүй. Хичээлээр өсөө хийгээгүй гэсэн өгүүлбэр болох чинь. Тэгэхээр in Carl hasn't been listening to the teacher for the last 10 minutes. Carl сүүлийн 10 минут багшийг ерөөсөө сонсоогүй. Тэгэхээр зүгээр энэ subject-ийн сольж болно, verb-ийн сольж болно, object-ийн ингээд сольж болно. Okay? За тэгэхээр дүрм дээр яг үнийг хэлэхэд өгсөлгөө бол ингээл болоод дүрм бол хамгийн чухал хэсэг нь болохоор practice байгаа. Бид нэр хичээлээ үзчихэд ойлгочоод тэгээ жоохон хайчдаг. Тэгээ шууд энэ хоёр дахь хэсгээс шууд дөрвөлөө орох гээд байдаг. Тэнгуут нөгөө practice хийгээгүй болохоор дүрмийн буруу ашиглаад хонд нь холиод тэгээ явчихдаг. Тэгээ дүрм хэцүү дүрмээ ойлгохгүй ингээд яваад байдаг. Өөрөөсөө яг ингээд суугаад дасгал хийгээгүй байж ч тийм ээ. Тэгэхээр энэ гурав дахь хэсгийг битгий орхиорой. Би барыг tip гэхгүй step гэдэг байчтэй. Тийм ээ. Эхний алхам 2 3 4 та алхам гэдэг. Гэтэ яг tip гэдэг нь хазуу зөвлөгөө гэж хамчна. Okay. Anyways, за тэгэхээр өнөөдрийн challenge-ийн тухай ярьцгаая. За 11-р хоногийн challenge маань дөрвөн юм чинь та эхний өдөр day 1 10 хоногийн өмнө та нэг шалгалт өгсөн байгаа. Тийм ээ? Төвшин тогтоох шалгалт. Тэгэхээр төвшин тогтоох шалгалтын дээр юу авсан бэ? Алийг авсан бэ? A1, за энэ дээр A1 харагдахгүй байна. Гэтэ A1, A2, B1, B2, C1 авсан уугүй юу? За энэ нэг гот beginner, pre-intermediate, intermediate, upper intermediate, advanced. За тэгэхээр та төвшин тогтоох шалгалт өгчөөд за жишээлбэл та A2 авсан бол тийм ээ? Таны төвшин чинь A2 байсан бол та одоо A2-ын дөрвөн хичээлүүдийг интернетээс олж үзэх болно. Okay? За тэгэхээр нэг нь харъя. Бүр дөнгөж англиас сурж байгаа сурагчид энэ дүрмүүдийг үзэх хэрэгтэй юм байна. Энэ бичлэгийг pause хийгээд зургийг авч олон дэвтэр дээр бичиж болно, окей? А2 төвшөнтэй сурагчид болохоор энэ дүрмүүдийг үзсэн байх хэрэгтэй байдаг. B1 болохоор энэ хэдэн дүрмүүд, B2 эднэр байна. Тэгээ C1 энэ байна, окей? Энэ дүрмүүд дээр дасгалууд яаж олж хийх вэ гэхээр энэ дүрмийн англи нэрийг бичээд арталт нь exercises дасгал гэж Google-с хайх юм бол танд зөндөө сайтууд гарч ирнэ. Окей? Тэр дундаас нэгийг сонгож агаад дасгалаа хийгээрэй. Тэгээд хийсэн тэр дасгалаа тэр өгүүлбэрийн бүтцүүдийг ашиглаад та өөрөө өгүүлбэр зохиож бичнэ. Тэгэхээр энэ challenge бусад challenge-удаас илүү их цаг орж магадгүй. За тэгэхээр challenge маань өнөөдөр дөрмийн дасгалын ажлууд хийх байгаа. За, окей. Тэгээ болоо. За тэгээд би та бүхэнд өөрийн дөрмийн онлайн сургалтаа танилцуулах гэсэн юм. 5 сарын 3-нд шинэ анги эхлэж байгаа Master Tenses гэдэг сургалт маань болохоор бүх англи үйл үгийн цаг системтэйгээр заах сургалт байгаа. Тэгэхээр та нар анзаарах юм бол тийм ээ. Яг ингээд англи хэлний сургалтууд ер нь анхан шат, дунд шат, агсан дунд шат гэдэг шатуудтай байдаг. Эсвэл A1, 2, B1, B2 гэдэг. Тэгээд шат бүр дээр өөр цагуудыг сурдаг байгаа. Тийм ээ? Энэ жишээлбэл B2 дээр та ингээд агсан дунд шатн дээр очиж байгаа past perfect continuous, future perfect continuous гэдэг олон тавуудыг үздэг. Тэгэхээр бүх ер нь бол үндсэн 12 цагийг үзэхэд нэг 3-6 сар болдог. Миний сургалт болохоор та нэг 6-7 хоногийн дотор
бүх үндсэн 12 цагаа системтэйгээр үзэх болно. Давхар мөн passive болон modals, would, could, should, future in the past гэсэн энэ бол бүх англи хэлний цагуудыг үзэх байгаа. Миний сургуулийн давуу тал нь болохоор та энэ бүх цагуудыг богино хугацааны дотор бүгднийг үзэж сурна гэсэн. Дөнгөж анх удаа англи хэл сурж байгаа хүмүүст арай жоохон хүн дээж магадгүй. Гэхдээ та A2 төвшөнтэй бол энэ сургуультанд сууж болно. Урд нь англи хэл үзчихсэн үү, дөнгөж англи хэл үзэж сурж байгаа юу хамаагүй. Яг бол бүх цагуудыг амархнаас хүн хүртэл яг ингээд дараалалаар заах болно. За тэгээд давхар нэмэлт өөр бусад дүрмийн хичээлүүд бас орж байгаа видео хичээлүүд. Тэгээд уншлах, сонсгол болон ярианы хичээлүүд бас орж байгаа. Энэ маань 6-7 хоногийн сургалт байгаа. Та дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор description дотор байгаа холбоос дээр дараад аваарай. Дараагийн анги маань 5 сарын 3-нд эхлэх гэж байгаа. Тэгэхээр та энэ бичлэгийг 5 сарын 3-наас хойш үзэж байвал тэр холбоос дээр дараарай. Яагаад гэвэл өөр шинэ эсэлтийн мэдээлэл тэн дотор байх болно, окей? За тэгээд Master Vocab энэ болохоор дөрмийн сургалт биш, үг цээжлэх сургалт байгаа. Гэхдээ яг уу бас танилцуулчих. 5 сарын 3-нд бас мөн эхлэх болно. 10-аас дээш батлагдсан ой тогтоолтын арга барилууд заах болно. Энэ дотор сурах арга барил та яг ингээд үг цээжлэх арга барилаа олоогүй эсвэл ер нь англи хэл сурах арга барилаа олоогүй байгаа хүмүүст бол энэ маш хэрэгтэй. За тэгээд би мөн 3000 гаруй дунд ба агсан дунд шатны англи үгс орчуулгатай дуудлагатай танд өгөх болно. Тэгээд давхар дуудлага ба авиа зүгийн хичээл өгөх болно. Та хэрвээ pronunciation challenge-ийн бичлэгийг үзэх юм бол би нэг жишээ дуудлагын хичээлийг тэнд оруулсан байгаа. За тэгэхээр та мөн энэ сургалтыг сонирхч байвал доорх линк дээр дараад аваарай. Энэ хоёр сургалтыг хамтдан авах юм бол юутай хямдалтай байдаг шүү. Гэтэ тусад нь бас авч болно. Окей. За тэгэхээр өнөөдрийн бичлэг ингээд болоо. Асуулт байвал та доор комент хэсэгт үлдээгээрэй. За энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Learn with Nemeng та Instagram, Facebook болон YouTube дээрээс олоод тэгээд subscribe болон follow хийгээрэй. Окей? Баяртай. Маргаашийн challenge-аар уулзъя.